За сайн бацхан монголчуудаа Солонгос улсдах монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com-оос бэмбараар бүрэлдэхүүн Солонгос мэдээний таймд гэхэд бэлэн боллоо. За ингээд хөтлөгчдөө минь дүргий. Минь нэг үзэн дахиад 7 өнгөрсөн байна. Бид тэр энэ газараа дахиад ямар хурд өнгөрчөө. Тийм маш хурд өнгөрчөө. За маш гоё намрын дулаахан өдөр тийм. Өнөөдөр Солонгос улсын нийслэл Сөүл хотод 17 градусын дулаан байлаа. За энэхүү ер нь бол нэг хэсэг өнгөрсөн 7 хоног бас нэг жоохон үүдэрч яваад ерөөхдөө бол хэвийн болоод эхлэв тийм ээ цагаагаар яваад. Дээрээс нь одоо яг нөгөө нэг тампон гэж ярьдагтай гоё Солонгос маш гоё намар болдог. Тэгээд бүр Солонгосын намар бүр үзэсгэлэнтэй. За тэгээд хэрэг корона байхгүйсэн бол дэлхийн одоо өнцөг буланбураас маш гоё олон байгалийн зураг авдаг хүмүүс Солонгос улсыг зорддог юм үлрэл байдаг. За 10 дугаар сарын сүүл 11 дугаар сарын ихэнх бол Солонгосын хувьд жинкнээсээ маш гоё солонгорчсон маш гоё үзэсгэлэнтэй байгалыг харж мэдэрч байх тийм үлрэл байдаг. Бид бүхэн ч гэсэн удахгүй явъя гэж бодож байгаа тийм ээ. Гэтэ арай бол 97 хоногт ер нь бол их гоё шаардлагатай болох тийм ээ. 11 сарын яг ихээр маш гоё болдог. За тэгээд ерөнхийдөө гадаа аюу гоё нарч шатлаад нэг тийм гоё тайван гоё намрын өдрүүд үргэлжилж байна тийм ээ. За дөнгөж сая сонссон дуу маань ямар дуу вэ? За үнэн талаар ойлаа дуугаар хэлээ. Бид нар урд нь угаасаа дандаа нөгөө Солонгосын одоо Melon chart ч юм уу тийм за YouTube дээр маш өндөр олон хандлт авж байгаа одоо тийм дуунуудыг сонгож тавьдагсан бол өнөөдөр болохоор бит хоёр нөгөө одоо манай одоо үеийн гэх юм да одоо нийт хипхоп оддын нийт оддын гэхөө хипхоп оддуудын дуулсан одоо нэг Lil гэдэг рэпер байдаг. За тэр рэпер маань болохоор цусны зочмог хавдар гэдэг ингээд маш хүнд өвчтэй. За тэгээд дээрээс нь Монгол улсад эмчилэгдгээс илүүгээр гадагшаа явж эмчилэгдэх шаардлагатай нийт эмчилгээний зарлалт нь 650 сая төгрөг одоо ингээд хэрэгтэй байгаа. За тэгээд мэдээж комедиан хийдэг маш олон одоо фэнүүдтэй маш олон гоё дуунуудыг сонсдог л да одоо хийсэн дуучин л да рэпер тэгээд манай одоо Z generation одоо бидний арай жоохон доор үеийн хүүхдүүдийн хувьд бол нэлээд олон гоё дуунуудыг хийдэг маш гоё рэпер тийм аюултай залуу байдаг. За тэгээд тэр залууг аврахын тулд одоо Монгол улсын өнцөг булан бүрт байгаа. За тэгээд бүх Монгол одоо залуу фэнүүд нь түүнийг сонсдог найзууд нь нэгдээд 3-3-ын бас нэгдсэн байсан тийм ээ. Big Life for Togi, Lil Togi гэж бичсэн юм хаштгийг хөгжүүлээд за тэгээ энэнийхээ хүрээнд маш олон гой зүйлсүүдийг хийсний нэг саяны дуу байгаа. За энэ дуу маань болохоор бас нэлээд YouTube дээр маш олон хандлтыг аваад би ч гэсэн одоо ингээ хувь нэмрээ оруулахын тулд YouTube болох юм бол өдөртөө нэг удаа сонсож байгаа. За тэгээ тэрний ямар ч зан бүх олж байгаа ашиг орлогууд нь маань одоо тэр залуу эмчилгээнд зарцуулагдах байгаа учраас тийм ээ. Өчигдрийн хувьд бас бид нар нэг гоё хэмжээний лайв хийсэн тийм ээ. Тийм өчигдөр бас манай Солонгос одоо үйл ажиллагаа явуулдаг бас манай залуу одоо бидний залуучууд нийлээд OTC Entertainment гэдэг entertainment-ийг байгуулад одоо аливаа 365 хоног өнгөрсөн байсан. За тэгээд тухайн залуучууд нэг жилийнхээ ойг тэмдэглэх хүрээнд дээр болохоор яг энэ саяны явсан дуутай адилхан Big Life for Lil Togi-гийн одоо хандивын аяныг хамтдаа зохион байгуулад за тэгээд тэр хандивын аянда одоо маш олон гоё сонирхолтой зүйлсүүдийг хийгээд яг Солонгос улсад одоо халдвар хамгаалтын дэглэм яаж барьж болдгоо яг тэр зохион байгуулалт барих ёстой дэг журам бүх юмыг баримталсан тийм бичгийн хэмжээний хандивын арга хэмжээг шоу мартаар зохион байгуулад Halloween-ийг тохиолдуулаад маш хөөрхөн арга хэмжээ одоо болсон байгаа. Энийг болохоор манай олондоо.com маань өчигдөр орой бид нар шинжүүний үг гэдэг Солонгосын одоо маш олон их сургуулиуд байдаг. Одоо залуусан гудам байдаг тэр гудамс бид нар бэлтгээд за жижигхэн лайв хүргээд за тэгээ дараа бид нар илүү гоё тэр тухайн үйл ажиллагаатай холбоотой гоё хураагаа нэвтрүүлгийг бас оруулж өгнө гэж бодож байна. Нэмээд сонирхолтой хэлэхэд өчтөр аяа гоё юм болсон гэхлээр манаас зарим хүмүүс мэдгүй ш магадгүй. Өчтөр болохоор мөгтлөг гэдэг артист залуу байдаг. За тэгээд одоо залуучуудын дунд хамгийн одоо хэрэглэгддэг за Nike-ийн Air Force гэдэг пүүзийг одоо өөрийнхөө ингээд гараар одоо тэр пүүсэн дээр жижиг урлал хийгээд за урлан ингээд бүтээл хийгээд за тэр бүтээл дээр болохоор тэр Төгигийн зургийг зураад Төгигийн дууны үгийг бичээд за энэ дэлхийд бичсэн байсан. Тэгээд ингээд энэ дэлхий дээр одоо ганцхан шишгэг байгаа те зөвхөн тэр хандивын арга хэмжээнд дээрс маш гоё пүүзийг одоо бүтээл болгон гаргаж ирээ. За тэрийг маань болохоор бас нэг монгол залуу худалдаж авсан байгаа тийм ээ. Яг тэр худалдааны үнийг Төгигийн хандивын задлын хандивд хийсэн байгаа тийм ээ. Тэгээ манай Z generation-ийн залуучууд үнэхээр мундаг гэж чадсны одоо тод илрүүлээд өчигдрийн тэр жижиг пүүз маань болохоор за 200 мянган
IHC код хүрсэн байгаа шүү дээ. Монгол төгрөгөөр одоо ханшин янз бүр байгаа ч гэсэн тэгээд хэдийгээр ханшаа сая болох тийм дээ. Тийм бараг сая төгрөг болох гэж. Шууд 200 мянган coin-аар гэдэг. Тийм 200 мянган coin-ыг дуудаад за тэгээд авсан маш гоё үйл ажиллагаа болсон ба. За тэгээд тэр мэтлэнгээр одоо OTC Entertainment-ийн хүүхдүүд манаас нэлээд гой юм хийсэн байсан тийм. Өөрсдийнхөө нэрийн цамцыг хийсэн байсан, маск хийсэн байсан. За тэднийг бүгдийг худалдаанд оруулаад бүх ашиг орлогоудаа болохоор ерөнхийдөө бол одоо тухайн хандивт юм гоё үйл ажиллагаа болоод өнгөрсөн байгаа тийм ээ. За тэгээд OTC Entertainment-тай бас манай олондоо зохион хүмүүс хамтран ажиллаж байгаа. За тэгээд удахгүй OTC Entertainment-ийн өндөр залуучуудын бүрэн бүтээлүүдийг бас олондоо зохиомоос давхар та бүхэнд хүргэж явах болно. За тэгээд нэг залруулга гэхэд өчигдрийн бас үйл ажиллагаа бол яг халдвар хамгаалалтын нийгмийн дэглэмийн дагуу за тэгээд ямар ч одоо солонгосын хууль мөлийг зөрчсөн тийм байхгүйгээр яг хэсэг бүлэг монгол залуучууд цуглараад маш гоё арга хэмжээ зохион байгуулсан байгаа шүү гэдгийг бас дуулгая. За солонгосын иргэн тойрны сайхан юм. Мэдээж халдвар хамгааллын дэглэм ярьж байгааг мэдээж одоо яг солонгос улсын хувьд бүгд найрамдах солонгос улсын хувьд тийм ээ 11 сараас ирээд ковидтай хамт гэдэг шинэ юг мөрдөж эхлэх гэж байгаа. Ер нь бол энэ журам бол ерөөсөө одоо ер нь ковидээс салхлаа тийм. Ер нь одоо бүх халдвар хамгаалал зөөлөр судлалыг эргээд энийг гол уриалдах нь болохоор юу шүү дээ ерөөсөө буцаад хуучин амьдралдаа хэвэндээ орох гэдэг ерөнхийдөө тийм уриалгыг гаргасан байна. За энэ хүн мэдээг үргэлжлүүл явъя гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногийг хүртэлх болохоор бидний дөрөв болохоор одоо юу байсан бэ гэхээр тэгэхээр with covid-ийн өмнөх үе шатыг одоо хэрхэн давах вэ гэсэн бол 11 сарын 1-ээс эхлээд with covid буюу ковидтай хамтнаас эхлэх үү. Нөгөө нэгтгэсэн нэг өдрөөс эхлээд. За энэ л гол хайлаас. Тэгээд за мэдээж Солонгос улсын засгийн газар Ким Бугён ерөнхий сайд өчигдөр буюу 10 сарын 29-ний өдөр мэдээлэл хийсэн. За энэ хүн мэдээлэлтэй бол 11 сарын 1-ээс 4-7 хоногийн хугацаанд хэвийн амьдралдаа иргэн орох бодлогын нэгдүгээр шатыг хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл гаргасан байгаа. Вау. За энэ бол маш их хүлээлт. Ямар их хүлээлтийн дараа энэ мэдээг сонсоо. За ямар ч бид нар ингээд ковидтойгоор хамт нийгмийн амьдралын жоохон зөөл хэвийн амьдралд иргэн орох гэж байгаа шүү тийм ээ. Мэдээж ковидын өмнөх амьдрал руу ер нь ороход бол хэцүү гэж уус шинжиж ярьж олон улсын шинжээд ярьж байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ яг энэхүү Солонгос улсад хэрэгжүүлэх гэж байгаа 11 сарын 1-ээс эхэлж хэрэгжүүлэх энэхүү дүрэн бол хэвийн амьдралдаа иргэн орох нэгдүгээр шат гэж байгаа шүү. За тэгээд за энэ дээр бол бүх юм чөлөөтэй нээлттэй болсон байлээ. За жишээ нь хоолны газар бол 24 цагаар ажиллах боломжтой. За вакцин хийлгэсэн хүмүүс 10-аас дээш цуглах боломжтой. За вакцин хийгээгүй хүмүүс 4 хүн цуглаж болно гэсэн бас нэг тийм юм гаргацсан байлээ. Мэдээж одоо бол бас хит тийм вакцин хамрагдаагүй хүмүүс гэж бараг байхгүй байх. Одоо ерөнхийдөө бол нийт хүн амын 80% буюу одоо сүргийн татгалаа гэдэг үгний утга учирыг гэсэн ерөнхийдөө улс дэлхийд даяараа бараг нийцлээ те 70-аас дээш хоёуд бид нар сүргийн татгалаа гэж ярьж байсан шүү дээ. Ерөнхийдөө солонгосын үед ч гэсэн 80 орчим хувьд хүрсэн байгаа учраас за тэгээд магадгүй энэ нөгөө вакцин хийлгэхгүйгээд байгаа хүмүүсээс өөрийнх нь өдөр сонирхол хүнийгийнхээ сүрээд одоо ихэр үүсэж байгаа ч юм уу. Гэхдээ энэ дээр бол мэдээж бас нөгөө нэг вакцин харшлах юм уу вакцинаас яг зөвх хүмүүс биеийн нөгөө нэг физиологиос болж вакцин хийлгэж болохгүй хүмүүсээс байгааг бас ойлгох хэрэгтэй байлээ. Би дургууд ингэж вакцин хийлгэхгүй ч гэдэг юм уу тийм бол биш нөгөө нэг биеийн нөгөө нэг шинжилгээ өгөөд энэ вакцин ерөөсөө энэ хүнд тийм уушиг ч юм уу зүрх мөрхний тийм хүн төвчтэй хүмүүс бол одоо нэг хавсармал гэдэг нэг нас орсон хүмүүсийн тохиолдолд ихсээд байгаа шүү дээ. Тэр бол мэдээж хууч өвчнөд хавсараад ерөнхийдөө бол эндэгдэл маш их гарч байгаатай холбогдуулаад энийг биеийн онцлогноос нь шалтгаалаад заавал тариулахгүй хүмүүс ч гэсэн маш их байгаа гэж сонссон тийм. За тэгээд мэдээж хоолны газар бол нөгөө бүтэн цаг ажиллах юм байна. За тэгээд энийг уншихаар бүр гоё санагдаад хэвийн амьдралд орох нэгдүгээр шат гэдэг байхгүй юу? Тийм. За хоолны цаг ажиллах юм байна. Уулзалт хийж болох юм байна. 10 вакцин хийх хүмүүс бол уулзаж болох юм байна. Вакцин тийм. Ер нь бол вакцин хийсэн хүмүүс бол 10-аас дээш хүмүүс бол цуглаж болно. За вакцин хийгээгүй хүмүүсийг бас энд оруулсан байгаа байхгүй юу? Вакцин хийгээгүй 4 хүн уулзах боломжтой. Тэгэхээр чин ерөөхдөө бол маш их зөөлрч ил гэсэн үг л дээ. За тэгээд дээрэс нь дахиад юу гэдэг нөгөө нэг вакцины одоо эдгээр чинь нөгөө бустерыг хийгээд байгаа шүү дээ. 3 дахь түн буюу 3 дахь түн бол мэдээж хийлгэх хүмүүс нь хийлгэж болно. Тэр нь бол ч өөрийнх нь хэрэг. Гэхдээ нөгөө нэг Янсен вакцин гэж яриад байгаа шүү дээ.
Johnson & Johnson-ы. За тэрхүү вакцин бол угаасаа нэг тун хийгээд дуусчихсан. Гэхдээ яг энэ бусад вакцинад 3 дахь тун хийгээд эхэлсэн чинь Janssen вакцины 2 дугаар тун хийх тийм юу мессежүүд ирсэн гэж хүмүүсээс сонссон. Тэгэхээр Janssen вакцин гэсэн ялгаагүй 2 тунтай болж байгаа юм байлээ шүү. Хэрвээ манай Солонгост байдаг монголчуудын манд бас сонголтоор хэлсэн шүү дээ. Тэгээ Janssen, Pfizer гэх өөрсдийнх нь нэг утсан дээр ерөөнд хараад хэрвээ Janssen байх юм бол 2 дахь тунгаа нэмжүүлэх шаардлагатай юм шүү тийм ээ. Тийм мэдээж энэтэй холбогдуулаад бас Солонгос засгийн газраас бид өмнөх мэдэн дээр ярьж ирсэн шүү дээ. Өршөөлийн хууль гэдэг. Энэ дээр юу вэ гэхээр вакцина бүрэн тунд хамрагдсан иргэд 12 сарын 31-ний үрдэл өөрийнхөө сайн дураар гарсан тохиолдолд тэнд хамгийн чухал нь вакцина хийлгэсэн гэсэн байлээ шүү. Тийм болохоор Janssen гэдэг вакцин ч гэсэн 2 тун хийлгэгээд 2 тун дууссан гэдэг нэг тэмдэг өгöd байгаа шүү дээ. Одон гэх юм уу тийм ээ. Тийм одонтой медаль өгöd байгаа шүү. Тэрийг үзүүлээд уусаа нэг бичгэн ч гэсэн гарч ирж байгаа чинь тиймэрхүү юмнууд яагаад бүрдүүлээд сайн дураараа нутаг буцах юм бол нэг хугацаа заахгүй торгуулийн мөнгө төлөхгүйгээр бас тийм өршөөлийн аюул гарцсан байгаа шүү гэж мэдээ магадгүй энэ хүн мэдээлэл анхудаа сонсож байгаа хүмүүс бол цаашаа найз нөхөдөө хүргээд дуулгаад шеэрлэж өгөөрэй. Тэгээд энд би бас дутуу сайн нэг хэвийн амьдралд орох гэдэг дээр бас дутуу юмнууд байна. Энэ дээр юу дутуу орох гэсэн бэхээр мэдээж шөнийн цэнгэний газрууд, спорт залууд тийм ээ. Энд бол мэдээж бас вакцинд хамрагдсан иргэдэд бас байгаа шүү гэдгийг бас анхааруулъя тийм ээ. Бүх юм чөлөөт тэгээд мэдээж хормын ордон болон нөгөө нэг хүн гаргадаг юу лээ. Чимнэ шилжүүлдэг тийм. Тиймэрхүү юм дээр бол хүний тоо заасан байгаа. За хамгийн чухал зүйл бол бас мэдээж сүмийг бол бас 100% ерөөсөө цуглуулахгүй. Ерөнхийдөө анх бол ерөнхийдөө Солонгос улс бол сүмээс л гарсан шүү дээ тийм ээ. Тэйгүү хотын ямар сүм бэлээ мартцсан шүү дээ. Тэгээд хоёр дахь давхар нь болохоор нөгөө нэг сумбуг бас нөгөө нэг Саранжикгүй гэдэг одоо хүртэл нөгөө нэг асуудалтай байгаа сүмнээс гарсан шүү дээ. Асуудлууд нь тийм ээ. Шинжоомж шүү дээ нөгөө тэйгүүгийн сүм чинь тийм ээ. Хамгийн нөгөө Ухаан руу явж ирээд. Хойлоо ч нэг түүх яриасаж байгаа. Хойлоо түүх яриа. Яг эх 7 хоногоос эхлээд тийм ээ. Нөгөө нэг хэвийн амьдралд эргэж орох юм шаттай шинэ юу яаж байгаа болохоор мэдээж бас жоохон хуучны юм яриа тийм болов уу. Бид өөрийн ихэнх яриад байна. Яаж ковид гэсэн талаар тийм ээ. За ямар ч байсан удаан хугацаанд хүлээснээс коронагийн маань одоо бүх асуудлууд ямар ч нэлээд зэгцрээд за тийм Солонгос улс гэсэндээ өөрийнхөө яг амсаас ороо 11-р сар гэхэд бүх вакцинжуулалтаа хийж дуусна гэж амлаж байсан. За яг засгийн газарсан түүнийгээ хэрэгжүүлээд за одоогийн байдлаар бол ерөнхийдөө 80% болцсон. За ингээд сургийн дархлаа тогтсны дараа эргээд хэвийн амьдрал руугаа вид корона гэд коронавитой хамт алхахыг гэдэг ийм журмаар танилцууллаа. За журам бол ерөнхийдөө бол яг ганц юм дээр анхаарах хэрэгтэй юм байгаа болохоос бишээр бол ерөнхийдөө бид нэг тийм хэвийн амьдрал руу орж болчихлоо тийм. Ямар ч сан мэдээж том маатууд ч гэсэн 10-аас хойш бүгдээрээ 21 цагаар ажиллах болчихлоо. Тэр чинь бас том маатууд чинь 300 метр квадратаас нь ерөөсөө заасан байсан байхгүй юу? Одоо хүмүүстэй хэвийн амьдралд орж чадахгүй л яваа. 10-аас 10 гэсэн чи гэлт бүх юм хаана гэж бодоо. Тийм, ерөнхийдөө нэг тиймэрхүү болсон шүү дээ. 19 гэдэг нэг хэсэг ингээд яа солигдоход тийм ээ. Гэтэ 10 байж байгаад 9 рүү ороход ядаж 10 байсан бол ч юм уу нэг тиймэрхүү бас тийм бодол байсан шүү дээ. Одоо 24 гэсэн ямар амар орой. Их магадлал өгдөө. За ямар ч гэсэн мастер мэдээтэйгээр манай өнөөдрийн мэдээж энэхүү мэдээлэл гаргаад ерөнхий сайд Солонгос улсын ерөнхий сайд бол мэдээж бас нэгэн зүйлийг олцолж хэлсэн байгаа. Өмнө нь юу гэхээр бидний өмнө шинэ тэмцлийн зам эхэлж итгэл найдвар болон эрсдэл зэрэгцсэн хэцүүхэн аялал хүлээж байгаа. Тийм болохоор төрөөс ард иргэдийнхээ өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн ухамсар төлөвшөлт найдаж хэцүү их зүйл тулгарсан ч хоош ухралгүй даваад гарахд болно гэж хэлсэн байна Солонгос улсын ерөнхий. Мэдээж энэ бас жоох эрсдэлтэй бас тийм ээ. Яг магадгүй 4-7 хоногоор нэгдүгээр шатыг ингэж эхлүүлж байгаа ч гэсэн хугацаатай байна л та тийм. Хийж үзье гэсэн санаа. Одоо гэхэд ковидын мэдээг уншиж эхлэх байна л да. Ковидын мэдээг болохоор сүүлийн одоо энэ 7 хоногийн сүүлийн 4 өдөр ерөөсө дараалал 2000 гарахад авчлаа шүү дээ. Тийм. Тэнгүүд баян 2000 гараад байх юм бол
бас нэг арай өөрч болох ч юм уу. Ерөнхийдөө бол ингээд 7 хоногор бол угаасаа мэдээнүүд нь гарч байдаг. Өдөр болох уус алдраа маалын юунаас ковидын мэдээг өгдөг шүү дээ тийм ээ. Ямар ч байсан эхний 7 хоног өнгөрсний дараагаар мэдээж одоо яг 11 сарын эхний 7 хоногч бас нэг Халливны баяр гэдэг бас нэг задгай шоунууд жоох ихтэй байдаг болохоор тэнцэнэсээс халтраа маал дэглэм алдахдаг. Өнгөрсөн жил бас яг санжээл өнгөрсөн талаас яг Халливны баяр тэмдэглэсэн дараас огцсон байна. Огцсон юмсэн шүү дээ. Тэгэхээр Халливны баярыг тэмдэглэхээр нэг өөр маск хэрэглэх хэрэгтэй болохоор энэ үндсэн маск хэрэглэж явах чадахгүй байгаа. Тийм байх тийм ээ. Тэгээд нэг ковид ярьснах ковидын солонгос улсад ковидын юг өвчлөлийн талаарх мэдээлэл өгөөд вакцины өгөөд нэгээс ковидын мэдээг дуусгах гэж бодож байна. За тэгээд сүүлийн сая хэлсэн сүүлийн 4 өдөр ерөөсөө 2000 давчлаа. За энэ нь бас гинт юу болчих вэ тийм ээ. За тэгж байтал мэдээж нэгд өдрөөс эхлээд буюу 11 сарын 1-ээс эхлээд шинэ журам хэрэгжиж эхлэх гэж байна. За солонгос улсын хувьд вакцинжуулалтын нийт 1-р тунгайл гэсэн өнөөдрийн хувьд яг 80% дээр болцсон юм байна. 80%. Нийт 41 сая 997,656 хүн вакцинд 1-р тунгайл хамрагдсан байна. За солонгос улсын засгийн газрын амлаж байснаар 11 сарын 1 гэхэд 2-р тун 70% хүргэнэ гэсэн. Гэхдээ энэ хүү амжилттай бол яг баталгаажуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар солонгос улсад 38 сая 292,846 хүн 2 дахь тунгаа хийлгэсэн байна. Энэ нь нийт хүн амын 74.6% болж байгаа юм. Бид 5 юм уу 4 сар бас ингэж явж байгаа. 4-5 сар вакцин гүйсэн шүү дээ. Харин 11 сар 2 энэ 70% энэ арай хүрхгүй гэж. Манай бид бас нэлээ бэлтгэж байгаа за 11 арай л том дуурж ин да гэж бодож ирсэн боловч ямар ч 74.5%-тай хүргээд за тэгээ засгийн газрын хувьд за тэгээ мэдээлэлд ойрхон байдаг хүмүүсийн хувьд ямар ч солонгос засгийн газар бол ковид үед үнэхээр баа тий. Үнэхээр сайн их юм хийлээ. За тэгээд шатараалуудыг маш ойлгомжтой тийм хэн ч хас ойлгомжтойгоор маш сайн авч чадлаа. За тэгээд энэний хүрээнд ч гэсэн олон үр дүнгууд гарлаа. За ганц асуудалтай байгаа юм бол одоо энэ ковидын дийдэлт ерөөсө болох байгаа дээр л бас тааварлага жоохон хэцүү үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд заримдаа эднийх усны худлаа гаргаад байгаа ч юм уу санаатай байдаг шүү дээ. Хаанаас алдар авч байгааг мэддэхгүй хэрнээ ерөөсөө нэг 2000 даваад идэг. Тэгсэн өнгөрсөн 7 хоногт яг одоо Монгол улсын засгийн газар улсын хурлын хуралдаанаар хоёрын чинь гишүүн билүү. Манайх ч 3 сая хүн амтай гэж боддог шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл дээр 2.7 сая ковид тусаагүй байгаа гэдэг тийм мэдээлэл басна. Тэгэхээр чинь манайх чинь 1/3000 4000 байсан гэхээр чинь одоо 30,000 хүн ковид тусан гэхээр тэр бол худлаа мэдээлэл яриад байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүн өнжиг тэгж ярьсан санагдаад 2.7 сая хүний амралтанд яваад шагнаач гэлөө нэг тиймэрхүү нэг сонин юм бас өнгөрсөн даа. Коронавигийн дэгдэлтийн юу ингээд тооцоолоод үзэх юм бол бас хичнээн хүн тусаад байгаа гэж бас гаргуул тий. Тийм шүү дээ. Тэгээд 11 сараас 1-ээс эхлээд ингээд шинэ юу хэрэгжиж эхлэх юм даа тийм ээ. За энэтэй холбогдуулаад өнгөрсөн 7 хоногт болохоор манай олон даацком юм үедээ маань болохоор Монгол солонгос хэл бичиг соёлын төвөөс хүрэх бэлтгэн хүрэгдсэн байгаа. За тэгээ энэний хүрээнд хойл аяныхаа хүрээнд бас нэг ганц ганц мэдээлэлүүд хийх хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Тэрний талаар ярилцвал. За бүгд найрамд солонгос улс дахь Монгол солонгос хэл бичиг соёлын төв гэж байдаг. За энэ хүү төв маань маш сонирхолтой үйл ажиллагаануудыг хийдэг байгаа. За түүний нэг нь бол Монгол бахархал гэж үйл ажиллагаа энэ жил дахин зохиололох байна. Өнгөрсөн жил бас зохион байгуулсан. За олондоо.com сайт бол Монгол солонгос хэл бичиг соёлын төвтэй хамтран ажилладаг. Хэл бичиг соёлын Монгол хэл бичиг соёлын одоо төвийн гол үйл ажиллагаа болохоор одоо гадаад улсад байдаг. За тэр дундаа солонгос улсад байдаг монгол хүүхдүүдэд одоо монгол хэл бичгийг таниулах. За хэдийгээр их орноос хол байгаа ч гэсэндээ монгол соёлыг мартуулахгүй байх. За тэгээд дээрэс монгол хэл сураг одоо монгол хүүхэд мөртлөө монголоор ирж чаддаг хүүхдүүд монгол хэл бичиг заадаг, цагаан толгой заадаг. За тэгээд нэлээд манай монгол улсын олон гоё зүйлсүүдийг хийж чаддаг тийм байгууллагууд нэг байгаа тийм ээ. Жил бол энэ үйл ажиллагааныхаа идэвхжлийн хүрээнд болохоор янз бүрийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Энэний нэг нь болохоор энэ жил Монгол бахархал гэдэг уралдаан байгаа тийм ээ.
За энэ уралдааны тулд энэхүү мэдээлэл маань ерөнхийдөө олондоо.com сайт болон пэйж олондоо.com пэйж дээр мөн Монгол Солонгос хэл бичиг соёлын төв энэ пэйж хуудсууд дээр давхар мэдээллүүд нь бол гарч эхэлж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн Солонгос улсад хүүхдүүдтэйгээ байдаг бол энэхүү аян юу уралдаан тэмцээнд хүүхдүүдтэйгээ хамт ороод нэг өдөр гэсэн сонирхолтой өнгөрөөгөөрөө тэгээ зургийн уралдаан бол ерөнхийдөө 11 сарын 1 хүртэл авах нэгдсэн байгаа. Тийм болохоор маргааш нэг өдөр амралтын өдөр тийм ээ. Хүүхдүүдтэйгээ сууж агаад гоё зургийн хамт зурдаг ч юм уу, Монгол Солонгосоор гоё дуу дуулдаг ч юм уу, иймэрхүү үйл ажиллагаа байгаа. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ бас хамтдаа оролцоорой гэж уриалж байна. За тэгээд энд түрүүн ковидын талаар ярьж байгаа бас нэг юм ярихаар марчиж энэ зарим хүмүүс маань бас аялал жуулчлалын талаар ярьж байна. Виз юу болж байна? Одоо тиймэрхүү комментуудаас орж ирсэн байна тийм ээ. За энэ дээр бол өнгөрсөн 7 хоногт угаасаа Солонгос улс яг л мэдээлэл гаргаж ирсэн шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт нөгөө сун хөлбөмбө хүчний аяллыг нөгөө Солонгос татамойр гэсэн реклам гарч ирсэн шүү дээ. За тэгээд Солонгос улс бол угаасаа 11 сарын 1-ээс эхлээд дөнгөж сая 5 хүнд ярьсан шүү дээ. Юугаа хэвийн үйл ажиллагаанд тийм ээ. Хэвийн амьдрал иргэн орох гэдэг шинэ дүрмээр явж байгаа. За үүнтэй зэрэгтэй нөгөө нэг таны хажуугаар дажин гэдэг шиг нэг асуудал үүссэн. За энэ нь юу вэ гэсэн чинь Улаанбаатар Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдын анхаарал гэсэн гэрчтэй мэдээ байгаа шүү. Өчигдөр 19 өчигдөр орсон мэдээ байна. Энэ дээр нэг асуудал үүссэн. Энэ нь юу вэ гэсэн чинь өмнө нь яг 9 сар ч гэсэн энэ хүү явдал татагдж байсан. Монгол улсаас PCR-ын шинжилгээ өгөөд онгоцондоо суугаад зүгээр гээд сөрөг гээд гардаг. Тэгсэн чинь Солонгос улсад ирэхээр эрэг гарчдаг. Тэнгүүд 9 сарын сүүлийн бүх нислэгүүдийг цуцлаад 8 сарын сүүлийн нислэгүүдийг цуцлаад 9 сарын 14 хүртэл хойшлуулсан шүү дээ. Солонгос улсад Монгол улсын иргэнийг оруулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тийм хил хаасан. Тийм. Энэ нь юу вэ гэхээр мэдээж Монголоос ирж байгаа зорчигчд тийм ээ. Сөрөг гэж онгоцон суучаад Солонгост ирээд шинжилгээ өгөхөөр эрэг гарчаад байна. Энийг өгөх юм бол монголчуудыг ингээд төр зур хилээ хаана гэдэг тиймэрхүү шийдвэр 9 сарын 14 хүртэл гарч ирсэн. Үүнтэй зэрэгцээд өчигдөр бас нэг мэдээлэл гарсан нь юу вэ гэхээр 11 сарын 2-ны Мятын нислэгийг хүлээж авахгүй. Монгол улсаас иргэн хүлээж авахгүй гэсэн мэдээлэл гаргасан байгаа. За энэ нь юу вэ гэхээр мэдээж ахаал түрүүний PCR-ын шинжилгээ Монгол улсаас сөрөг гарч онгоцондоо суусан эргээд Солонгос улсад ирэхээр эрэг гараад идэг. Солонгос улс уг нь 11 сараас эхлээд ялгаагүй жуулчлалаа айгүй хөгжүүлэх гээд гадаадаас хүмүүс татаж авах гэдэг байна шүү дээ. Тийм ээ жуулчлалаа эхлүүлэх гэдэг аялал жуулчлалаа. Жуулчлалын салбар бол коронавигийн үед хамгийн их одоо бүр тампурсан газар шүү дээ. Бүрээс өвдөг сөхрөн гэдэг шиг байна. Жижиг аялал жуулчлалын компаниуд бол ерөөсөө бүгд л хаалгаа барьсан. Одоо Инчоны нисэх онгоцны буудал чинь 2 жил ковидоос өмнө бол ерөөсөө бодлогонжээд байсан шүү дээ. Байнгын нөгөө 24 цагаар ингээд нислэгтэй ингээд тойроод. Тэгэхэд одоо бол нөгөө нэг аялал жуулчлалын компаниуд ч тэнийг дагаад жижиг янз бүрийн компани үйлчлэгээ нэгэ зөвлөж бүгд ингээд нийлбэл болсон шүү дээ. Тэгмэд 11 сараас эхлээд угаасаа Солонгос улс хилэнэ гэдэг аялал жуулчлалын салбараа үдэн татъя гэдэг гэсэн чинь Монгол улс ингэшээ тийм ээ. За тэгээд энэ хүн мэдээллийг сайн уншаад өгье гэж бодож байна. Энэ хүн мэдээллийг юу вэ гэхээр Улаанбаатар Сөүл чиглэлийн зорчигчдоос ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул бүгд 8 дахь Солонгос улсын 20 цэрийн цэр халдвартай тэмцэх газраас бүгд 8 дахь Солонгос улсын нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх зааврыг дагуу 11 сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар Сөүл чиглэлд хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэ нь бол Солонгосоос бол хүмүүс аваад явна. Буцаж ирэхдээ хүн авахгүй гэдэг мэдээлэл гаргасан байна. Тэгэхээр энэ бол мэдээж түрүүн ярьсан PCR-ын шинжилгээ маш манайх муу ч юм уу нэг бол чанаргүй ч юм уу одоо тийм юм баймааргүй юм. Яагаад батлагдж байгаа хүмүүс болохоор сөрөг биш байгаад байна гэдэг дээр асууж байгаа нэг ковид илэрч ин гэхэр чинь скол дундаа аваад байгаа юм болоо. Гүүл баймаар. За ямар ч гэсэн уулнаас Солонгос руу ч одоо нөгөө доор манай нэг сонсч ирсэн хүмүүс 11 сараас эхлээ Инчон руу автобус явна энэ төргээд Солонгос бол яалтчгүй яг одоо өөрсдөө бол айл ажихтан дээрээс хэвийн үйл ажиллагаагаа явуулах гэдэг Инчон руу автобусаар явуулаад ингэж эхэлж байгаа шүү дээ тийм. Бүх юм одоо аялал жуулчлалаа эхлүүлэх гээд байдаг. За тэгсэн чинь манай улс ингэж
PCR-ын шинжилгээ нь асуудалтай гараад идэг жоохон аль талтай бодолцмоор юм аа. Тэгээд ингээд 2 3 удаа ингээд нэг улсаас ерөөсөө ингээд Монгол гээд заагаад жишээлээд байх бас жоохон санаа зовмоор юм аа тийм ээ. Одоо энэ Солонгос улсад өмнө нь бол 40 50 мянган Монгол байсан гэдэг боловч одоо ерөөдөө энэ ковидын нэг жилийн хугацаанд бол мэдээж нэлээд цөөрсөн орж ирэхгүй байгаа юм чи угаасаа тийм ээ. Тийм болохоор энд байгаа нутаг нэгтнүүд ихээ бас нүрийг улаалахгүй баймаар байна гэж тийм ээ. Сайн мөр байна. За хоёулаа өнөөдрийн мэдээний цаг бүр алившины болчихсон байна. За тэгээд олон доогийн Солонгос мэдээний тоон бол 7 хоног бүрийн бим гарагтай та бүхэнд 18 цаг 30 минутаас хүрдэг байгаа. Тэгээд өнөөдөр жоох оройд үлчил үчи. За тэгээд олон доогийн Солонгос мэдээний тоонтой үргэлж хамт байдаг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Солонгост болж буй үйл явдлыг маш энгийнээр товчхон хөтлөгч халуунатайгаа бид хоёр хагасайн болгон бим гарагаар та бүхэнд хүргэдэг байгаа. Тэгээд үргэлж энэхүү мэдээтэй маань хамт байдаг нэг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Удахгүй олондоо.com сайтаас та бүхэнд бас янз бүрийн гоё нэвтрүүлгүүд ба энд төрийн бус байгууллагуудтайгаа хамтарсан янз бүрийн гоё нэвтрүүлэг уралдаан тэмцээнүүдийг ч гэсэн та бүхэнд цаг алдахгүй хүргэж байх болно. Битэр ч гэсэн вид ковид болоод ерөөдөө одоо болохоор энгийн амьдрал руу бай. Энгийн одоо хансуунаа хийхээр болж байгаа тийм ээ. За ямар ч сан та бүхэндээ битэрийг маш их хайрлаад ингээд битэрийн цагтаа хамт байдагт маш их баярлалаа. Дараа 7 хоногтоос илүү гоё мэдээтэйгээд яг энэ цагтаа яриг болсон. Яг 7 хоногт мэдээж нэг 7 хоногийн хугацаанд бол нэг шийдвэр гарна тийм ээ. Одоо энэ халдвар хамгаалалт хэр өсөх нь гэдгээс бүх юм бол шалтгаалах гэдэг шүү дээ тийм ээ. Одоо ингэ зүгээр жоохон битэр ч гэсэн маска зөхгүйгээр ингээд фри болоод уулзгалнаа. Ингээд олон доогийн Солонгос мэдээний тавтаандас үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногт дахин уулзтаа тур баяртай. Манай пэйж утсан дээр лайк дарж бидэнтэй нэгдээрээ. Дараа дахин уулзцгаая. Тур баяртай. Окей.